5 дугаар бүлэг хормын яслар. Хоёр бүсгүйн суугчилсан Шиа Чинвэ олсны өмнө гарч ирлээ. Түүний тэргуунд гаст шуун хэд улаан титэм гялзаж, унжсан совдан хөшиг нь гоо төрхийг нь бүрнээ хасглан дотоод сэтгэлийнх нь өнгө аясыг нууцлан байна. Торгомсог хар ус нь мөр дамнан сул асарчээ. Дөрвөн аз жаргалын үүлэн хээтэй час улаан нүмерг нь нарийн туйхан бэлхүүсийг нь тодтох бөгөөд бүснээс нь зүүсэн хас манан зүйлд совдан цацраг нь алтан шаахаатай нь хослон эрхэмсэг түхийг нь уламж чимнэ. Шиа Чинвэ бүсгүүчүүдийн түшиг дор алхуурхан алхасаар Сяачэгийн дэргэд ирэв. Түүний алхаа гიშгэ бүрэн тэнгэрийн дагн үүлэн дээгүр хөөх мэт хөнгөн бөгөөд тансаг аж. Жирийн нэгэн ахаж буй бус. Харин зураг дээр хүүзэгслэнд гүнж амьсан мэт тэрхүү дүр төрх Сяачэгийн мэлмийг баясгаж архав. Тэрээр сүүх тэрэгний өмнө ирэхэд дагалдах бүсгүүчүүд нь яслан ухарлаа. Хүүх салхины эзэнт гүрний ясоор хүргэн хүү сүүд бүсгүүгээ түшин сүүхэнд суулгах учиртай. Сяачэ урагш алхан гараа сунгахад Шиа Чинвэж туйхан гараа өгсөн тэр. Гэвч Сяачэгийн алга бүсгүн гарт хүрэх агшинд ясан дагтарсан хүйтихий гар руу нэвтэрч баруун гар нь тэр чигтээ мэдээ алдан хүчлөө. Сяачэ шүд зун гаднаа юу ч болоогүй мэт дүлгөөн төрх гаргах бөгөөд зөвхөн хөмсг нь үл мэдий зангирсан нь түүний мэдэрсэн өвдөлтийг игтгэнэ. Хэрв энэ мөчид Шиа Чинвэгийн совдан хүшгийг сүхэж харвал түүний гоо михмид гайхшрал тодорч удалгүй эргээд л мүс мэд хүйтэн болж хувирхийг үзэх байлаа. Сяачэ мориндоо мордож хормын цуваа нүсэр сүрлэгээр хөдлөв. Шиа овгийнх нь ч Сяа овгийн зүг дагардан одов. Цаг хагасын дараа цуваа Сяа овгийн гол хаалгаар орж ирлээ. Хүлээж байсан элдв шуугаан гинтийн явдалгүйгээр зам зуур амар амусан өнгөрсөн нь зарим сониуч хүмүүсийн урмыг хугалж өв. Овгийн ахлагч Сяа Лэ үүдэндээ зочтой ухтан зогсоно. Харамсалтай нь Сяачэгийн төлөө ирсэн хүн гарын 5-3-нд багтах төдий. Ихэнх зочид Сяа Лэгийн нэр хүнд Шиа овгийн холбоо сүлбэг харан иржээ. Сяа овгийн үүдэнд Тэнгэрлэг үйл хотын тэргүүн үзэсгэлэнт бүсгийн хормыг харах гэсэн хүмүүс шаргооч мэт цуглаж, бодомж талбайг усаж нэвтэрхээргүй дүүргэжээ. Нижигнсэн шуугаан дунд сүүх тэрэг зогсоход Шиа дуунлын бүсгүй хүшгийг ярдамхан сөхөж "Хатагтай бид ирлээ" хэмээн шивнэв. Түүнийг тэрэгнээс буух агшинд орчин тойрон тэр чигтээ нам гүн болж хүмүүс дуу алдан амьсгаагаа дарав. Үдийн нарны зөөлөн туяа бүсгүйн алтан титэмдээр ойж нүмергэн салхинд дэрүүлцэх нь нүд гялбам. Түүний үсийг өндөр овоолж дөрвөн давхар артан галт шуун чимэглэлээр гойсон нь үнэхээр л тэнгэрийн дагна гэлтэй. Царай төрхөн совдан хөшигний цаана бүдэг бадаг харагдах нь түүний гоо үзэгслэнг уламж нууцлаг төгс төгөлдөр болгоно. Хоримт цугласан залуус нүдээж савчидхүү ширтэж Шиа Чинвэгийн ер бусын жавхаан дахтан хөшиж орхив. Тэрээр зүгээр зогсож байхдаач уран зургаас амилсан гоо дагн мэд сүр хүчийг ялгаруулж байлаа. Шиа дундлын усаан торгон туузыг Шиа Чинвэгийн гарт атгуулахад нөгөө үзүүр нь хэдийн Сяачэгийн гарт байлаа. Сяачэ мориноос бууж сүүд бүсгүүгээ хөтлөн галын дээгүүр алхуулад Сяа овгийн босхыг даван танхимд орж ирлээ. Энэхүү танхим бол Сяа овгийн хамгийн эрхэм чухал хурагтаан болдог төвөргөө юм. Зөвхөн овгийн ахлагч болон ахлагч нар энд хуримдах хэрэгтэй байдаг. Хуримд зориулсан танхимыг үзгэрийн мэт зассан бөгөөд баган бүрийг шар манаар бүрж хананд нь ховор совдаар чимэглэсэн лууны дүрсийг сийлжээ. Шиа хүүний ганц охиныхоо хуримд хөрөнгө харамгүй зарцуулсан нь архан дотонд мэдрэгдэнэ. Сяа Лэ Шиа хүүний нар дээд суудалд сууж залуу хосыг баясал дүүрэн ухтлаа. Харин хоёр талын зандан суудлуудад тухалсан Сяа овгийн ахлагч Сяа Юнхай болон бусад дөрвөн ахлагчийн нүүрэнд хуурамч инээмсэглэл тодорч дотроо Сяачээг басамжлан доромжилно. Сяа овг бол үе дамжсан тулааны уралгийнхан. Гэтэл Сяачэ мэд судсан тасарсан дорой амтан төрнө гэдэг тэдний хувьд ичгүүр байлаа. Хэрв тэр 5 дугаар ахлагч Сяа Лэгийн ач биш байсан бол хэдийн овгоосоо хөөгдөх байсан биз. Залуу үеийнхэн ч Сяачэгийн энэ азтай хувь тавиланд хорсон атаархлын нүдээр ширтэнэ. Тэнгэрлэг үйл хотын хамгийн нандин эрднийг энэ хог новш хүртэж буйд тэдний дотор амьд ялаа залгисан мэд муухай оргино. Хормын яслал эхэлж зуучлагч Сяа Дэгийн дуу хадав. Тэрээр хос хоёрыг танилцуулж хүндэт зочдын нэрсийг дуудахад Сяачэгийн бодол харин тис өөр зүйлд сааджээ. Шиа Чинвэгийн гарнаас мэдрэгдсэн тэр хүйтэн эрчим юу байв? Тэр дөнгөж 16 настай атал тулааны урлагийн 10 дугаар шатанд хүрсэн нь гайхамшиг боловч яаж ийм хүчтэй мөсөнхий гаргаж чадваа? Тэнгэр газартаа ясалсуугаа химэн зуучлагчийн дуу чангарав. Сяачэ бодлоо зэгцлээд Шиа Чинвэгийн зүг үл мэдэг харан үүд рүү хандан бүх хийлээ. Эцэг их өтгөс буурлуудаа ясалсуугаа.
Хос хоёр Ся хүүний болон Ся Лэ рүү иргэн гүнээслэв. Ся Лэ баярлаж талхсан харцаар ачиага харна. Хос хоёр бие биедээ ясасугай. Ся Че Ша Чинвэ рүү харахад бүсгүйж эргэлзэх зүйлгүй түүнд рүү эргэв. Ийм амархан бууж өгч буйд нь Ся өвгийн залуус шүд 100 атаархна. Үхих агшинд Ся Че совдан хүшигний завсраар бүсгүйн хүүтэн бөгөөд ямар ч ховирлгүй нүдийг олж харлаа. Танхимд алга ташилд нижигнэх ёстой атал цөөн хідэн хүнэлд дурамтхан алга таших нь орчныг эвгүй байдалд оруулна. 5 дугаар ахлагчид баяр хүргэх хэрэгтэй байх хэмээн 1-р ахлагч Ся Ли югөөтэйгэр хэлв. 2-р ахлагч Ся Боч мөн басамжлан инээмсэглэж. 5-р ахлагч минь ийм чадaltaй бэрээр бүл нэмж байгаа нь манай овгийн нэр төр. Харин Ша овгийнхан ийм хүргэнтэй босон нь за бас л болж байна шүү. Баяр хүргэе гэлээ. Танхимдах уур амьсгал тэр дороо хүйт дав. Энэхүү баяр хүргэе гэх үгс баяр баясгалан биш харин хоржоонтой доромжлол байсныг тэнэг хүнч ойлгохоор байлаа.